Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Олон улсын гэр бүлийн өдрийн мэндийг хүргье. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргье. За тэгэхээр олон улсын гэр бүлийн өдрийг 2003 онд гэр бүлийн радио санаачлан хэвлэлийн багварл хийснээр эхэлсэн байдаг шүү. За бүгдээрээ гэр бүл гэдэг бол үнэхээр Бурханаас бидэнд өгөгдсөн маш чухал үнцэнтэй зүйл байгаа шүү. Тэгээд манай бэлтгэн хөрөгдөг мэрэгэн зөвлөмжийн нэвтрүүлэг дээр аж аргалтай гэр бүлийг цогцлох орцуудын талаар дурдсан байдаг. Тий, аж аргалтай гэр бүлийг хэрхэн цогцлох вэ гэсэн тухай байсан. Тэгээд Эхлэл номын 2:24 дээр эр хүн эцэг эхээ орхиод их нэртэйгээ нийлж хоёул нэг мах бод болтгоо. Тэгэхээр гэр бүл гэдэг хамгаас чухал. Тэгээ хэрвээ та гэр бүлийнхаа амьдралаас бурхныг гаргачвал та өөрийгөө маш том асуудалд орууллаа гэсэн үг юм шүү. Учир нь хүн сүнс, сэтгэл, бие махбодоос бүрддэг. Тиймээс бурхан байхгүй бол гэр бүлийн хоёр энэ бүх төвшөнд бие биентэйгээ бүрэн дүрэн холбогдож чадахгүй юм аа гэдгийг онцолсон байсан. Тэгээд эхний орцол зориулалт. Тийм байна. Зориулалт гэдэг нь бурхан биднийг нэгэн гэр бүл болгон нэгтгэсэн тул бидний амьдралд юу ч тохиолдсон яаж игээд хамтдаа даваад гарна гэсэн бат шийдвэр юм шүү. Тэгэхээр 2 дугаар орцол харилцаа байгаа. Үр нөлөөтэй харилцаа нь хосуудын хувьд үзэл бодол, мэдээ мэдээлэл, санал санаачлага, мэдрэмжээ харилцан хуваалцах хэрэгсэл юм аа. Тэгэхээр харилцаа байхгүй бол хайрын гал бөхөх болно. Тэгэхээр үр нөлөөтэй харилцаа хамгаас чухал. За тэгээд 3 дугаар орцол мэдээж хайр. Гэр бүлийн хувьд хайр хамгийн чухал. Учир нь чихэргүй жигнэмэг ямар байдаг шиг хайр үгүй гэр бүлийн харилцаа тийм л ах болно. За дараагийнх нь бол уучлал. Гэр бүлээс уучлалыг хасвал гэр бүлийн харилцаа хатуурч төд удалгүй бутран унах болно. Уучлал гэдэг нь чи намайг хохироосон ч би чамайг хариу хохирох эрхээсээ татгалзана гэсэн үг юм. Гэсэн байсан. За тэгээд дараагийн чухал орцол хэрэгцээг хангах. Бие биенийхээ хэрэгцээг хангаж өгснөөр хосуудын харилцаа илүү баяр хөөртэй байж, элдв сорилт, уруу татлагаас хол хөндөй байдаг гэсэн мэсэн. За тэгээд эдгээр энэ чухал орцуудыг гэр бүлдээ ингээ байлгах юм бол таны гэр бүл аж аргалтай гэр бүлийг цогцлох боломжтой шүү гэж мэрэгэн зөвлөмжийн нэвтрүүлэг дээр дурдж сануулсан байсан. Тэгээд хамгийн чухал нь бурханыг гэр бүлдээ байлгаарай. Тэр бурхны хайраар бие биенээ хайрлаж бурхны бат суурин дээр гэр бүлээ босгон байгуулна гэдэг юутай чухал илээ гэдгийг битгий мартаарай гэсэн байсан. Тэгээд сонсогч танд олон улсын гэр бүлийн өдрийн мэндийг дахин дэвшүүлье. За тэгээд энэ гайхалтай өглөө бидэнд гэр бүлийг өгсөн, биднийг дэмжих хүмүүсийг өгсөн, үр хүүхдүүдийг өгсөн те эзний өмнө ирж түнд алдар магтаалыг өргөцгөөе. Эхлэл ба төгсгөл та альфа ба омега та бол бидний бүтээгч та биднийг аврал дууцсан гимээс та чөлөөсөн өөрийн хүч ба дахин амьдлалтаа бидний зүрх сэтгэл дасгасан танд бүх алдрыг өргөн бүх магтаалыг өргөё та бидний агуу их эзэн танд зүрхэн өргөё танд
танд бүх алдрыг өргөн бүх магтаалыг өргөё та бидний агуу их эзэн танд зүрхэн өргөё та ихэн баяцэс эхлэл ба төгсгөл та альфа ба омега та бол биднийг бүтээгч та биднийг аврал тутсан гимээс та чөлөөсөн өөрийн хүч ба дахин амьдлалтаа бидний зүрх сэтгэл дасгасан танд бүх алдрыг өргөн бүх магтаалыг өргөё та бидний агуу их эзэн танд зүрхэн өргөё танд бүх алдрыг өргөн бүх магтаалыг өргөё та бидний агуу их эзэн танд зүрхэн өргөё танд бүх алдрыг өргөн бүх магтаалыг өргөё та бидний агуу их эзэн танд зүрхэн өргөё танд бүх алдрыг өргөн бүх магтаалыг өргөё та бидний агуу их эзэн танд зүрхэн өргөё танд бүх алдрыг өргөн бүх магтаалыг өргөнө та бидний агуу их эзэн танд зүрхэн өргөё танд бүх алдрыг өргөн бүх магтаалыг өргөё та бидний агуу их эзэн танд зүрхэн өргөё зүрхэн өргөё зүрхэн өргөё Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За бүгдээрээ өнөөдөр илчлэлт номын 1-ийн 17 дугаар ишлэгийг хамт харъя. Би түүний хармагц хөлд нь өгсөн мэт унлаа. Баруун мутраад над дээр тэр тавиад бүү эхэн ба эцэн би гэв. Амен. За илчлэлт номын 1-ийн 17. Илчлэлт номыг Иохан бичсэн гэдгийг бол бид мэдж байгаа. Гэхдээ Иоханд илчилсэн гэдгээр нь бид нэр илүү сайн гүнзгий боддог байх хэрэгтэй. Заримдаа бид нөгөө бичсэн хүнийг нь илүү их юм ойлгоод ойлгосноо бичсэн гэж бол хэлэх гээд байдаг. Гэтэл бичсэн хүн нь Бурхны сүнсээр хөтлөгдөн хүн өөрөө нэг юм тохиол бичих байдлаар бичих юм бол чи зөндөө алдагаар шүү дээ. Гэтэл ариун сүнс өөрөө тэр үг ус болгоныг хэлж бичүүлсэн гэдгийг бид нар маш сайн санаж байгаа. Ишлэл номыг энэ хэсгийг уншихдаа бид нар нэг зүйлийг маш сайн боддог шүү дээ. Тэр нь юу гэхээр Иохан Есүсийг хараа шууд таньсан баг. Тийм үү? Иохан Есүсийг тэр олон жилийн дараа тэр өндөр настай болсон Патмал дээр цөлөгдсөн байх үедээ Есүсийг хараад шууд таньсан гэж. Тэр магадгүй дагалдагчтай хамт хамгийн сүүлд Иерусалимын гадаа Есүсийг одоо тийм Тэнгэр газрын бүх эрх мэдлийг эцэг минь надад өгсөн.
Энэ үеийн төгсгөл хүртэл би та нартай цагийн магт хамтаа болно гэд Тэнгэр рүү одох үед л харсан баг. Тэгээд дараад нь өндөр настай болсон энэ хооронд олон Христийн дагалдагчид Христийн төлөө амиа өгсөн те. Тэр ч гэсэн амиа өгмөр байсан боловч Бурхан түгээр ямар нэгэн зүйл хийлгэхийг хүссэн юм шиг түүнийг байлгасаар л байсан. Бусдад нь тохиолдож байгаа эрсдэл, бусдад нь тохиолдож байгаа те. Тэр одоо янз бүрийн хавчлага, янз бүрийн зүйлүүд Иоханд ч гэсэн тохиолж исэн боловч Бурхан түүнийг ямар нэгэн байдлаар хамгаалсаар байсан. Учир нь тэр Есүс Христийн анхны дагалдагчдын нэг байсан бөгөөд тэр Есүс Христэс онцгойлон сурсан зүйлс бас түүнд байсан байна. Бас нэг зүйл, хэрвээ Бурхан таныг хэрэглэхээр хүсэж байгаа бол та заавал бусад хүмүүсийн үйлчлэлийн он жилүүдээр өөрийнхөө үйлчлэлийн он жилүүдийг бодод тооцоолох хэрэггүй гэж. За хүмүүс ер нь 61-тэй тэтгэвртэй гардаг юм билэ. Хүмүүс ер нь 65-тай тэтгэвртэй гардаг юм билэ. Би чи пастор хүн. Би ч одоо тэгэл нийтийн жишгийг дагаад 65-тай тэтгэвртэй гарах байх л та. Одоо юу гэдгийг те. За эмэгтэй хүмүүс бол тэгээд 60 настай гардаг юм байлээ гэж те. Гэтэл өнөөдөр дэлхийн маш их олон номлогчид, маш их олон хүмүүс 80 хэдтэй, 70 хэдтэй тэ тэр өндөр настай байхдаа эзний үгийг дамжуулсаар л байдаг. Учир нь бид нэг дамжуулалт гэдэг үгэн дээр л жоох анхаарч байгаа байхгүй. Тэр хүн өөрөө биш, өөрөөсөө биш, харин Бурхан тэр хүнээр дамжуулан ярьж байгаа байхгүй. Иохан өндөр настай болоод цөлөгдөөд Патмос мал дээр тэ. За би энд ингээд юм дуусч байгаа юм шиг байна. Тэм үү? За одоо ингээд хин нэг намайг ирж аварч гэж яах вэ? Ер нь бол эзэн тийм арга байдлаар хүнийг бол аварддаг. Одоо би бас чуулган тарина гэж бас хотоос хотын хооронд явна гэж юу аах вэ? Гэтэ яг ингээд байж итл өөрийнхөө 7 чуулганд хандсан үгийг дамжуулахаар өөрийнхөө хожим ирэх үед нь өөрийг нь тэгтлээ хүлээж чадсан хүмүүст үнэхээр өөрийн хүч чадлыг болон өөрийн гайхамшигыг болон өөрийнхөө Бурхан гэдгийг өөрийгөө ихлүүлсэн зүйлээ дуусгадаг нэгэн гэдгийг Иоханаар дамжуулан хэлэхээр эзэн түүнийг Патмос мал дээр авчихсан гэдгийг Иохан ойлгосон байна. Хүмүүний өнцгөөс харах юм бол Иохан бол Патмос мал дээр төлөгдсөн байсан бол эзний хүсэл төлгөөгөр бол Иохан ямар нэгэн хин нэгэн саад болохгүй тийм газар маш их чөлөөтэй байдлаар эзнээс маш их тодорхой деталь, маш их юм жижиг хэсгүүдтэй маш их юм чухал олон зүйлүүдийг сонсох боломжийг эзэн одоо Иоханд олгосон байна гэж. Бид нар Христэд итгэж хүмүүс бид нар яг ийм байдлаар бол юм хардаг. Библийн энэ хэсгийг уншиж байхдаа нөгөө нэг Иохны эсрэг шууд таньсан гэж бол хэлсэн шүү дээ, тийм. Иохан бол Есүсийн 12 дагалдагчдын дотоос одоо үлдээд исэн хамгийн сүүлийнх нь байсан. Иохан номын төгсгөл дээр нөгөө Петр тэгдэг байхгүй. Петртэй нөгөө чи надад хайртай юу? Чи надад хайртай юу? Чи надад хайртай юу гэд ингээд эсвэл Петр нэлээд хэцүү байдалд орсон ч гэсэн эзний хайр инэрлийг одоо ойлгоод эзний өөрөөс нь юу хүсэж байгааг ойлгосоо Петр тайвшраад Есүсийн дагалдагч Есүсийн хамгийн хайртай шавна гэж явж байхыг хараад. За тэр нь бол Иохны тухай яриад байгаа байхгүй. Үш тэр яах вэ? Тэрэнд юу тохиолдох вэ гэд Петр бас хэлсэн чинь. Би түүнийг эргэж ирэх хүртэл амьд ойлгох байсан ч энэ чамд ямар хамаатай юм бэ гэж. Тэр хүн болгон өөрийнхөө замаар явна л гэсэн үг болж. Иохан хэдийгээр найз нөхөдтэй хайртай, хамт дагалдагчтай хайртай, Зебедийн хүүгийн хувьд те ахтай дүүдтэй хайртай, Якобтай хайртай байсан ч гэсэн тэднийгээ дагаад өгч болохгүй, тэднийгээ дагаад тэдэртэй адилхан байх гэж хичээхийн оронд харин Бурхан өөрийг нь хэн байлгаж ямар дүр төрхтэйгээр ашиглаж те юуны төлөө өөрийг нь хадгалж ийнэ гэдгийг ойлгох нь маш чухал байгаа байхгүй. Бурхан бидний дотор ихлүүлсэн сайныгаа өөрөө дуусгах болно гэж. Бидний өмнө дэлгэтэй байгаа Библи эхэнд Бурхан Тэнгэр газрыг бүтээжээ гэж эхлээд тэгээд дараад нь одоо хуучин гэрээ бол те би эцгүүдийн зүрхийг хүүхдүүдийн зүрхийг эцгүүд рүү эргүүлэх болно гэж дуусчихсан бол Иохан ном юу гэж эхэлдэг вүлээ? Эхэнд үг байсан, үг нь Бурхантай хамт байсан гэж эхэлдэг. Харин Илчлэлт ном Мараната эзэн Иесусэд хурдан ирээрэй гэж хэлээд дуусдаг. Тэгэхээр энэ бүхэн нь ерөөсөө эхлэл нь төгсгөл нь Бурхантай холбоотой. Тийм учраас өнөөдөр түүнийг хөлд нь өгсөн мэд унах үед баруун мотраа Есүс түүн дээр тавиад бүүэ гэж. Энэ Есүсийн хамгийн хэлдэг байсан үг нэ. Бүүэ. Надад итэг. Бүүэ. Амар амгалан явтгаа. Бүүэ гэж.
Бүү өөрийнхөө талаар санаа битгий зав. Бүү би уучлсан юм уучлаагүй юм гэдэгт битгий санаа зав. Бүү ингээл болоо гэж юм хүм үлдсэн юм биш үстэй. Ингээл ийм амархан шийдэгчлээ гэж юу гэж битгий санаа зав битгий. Бүү би хиндэн зогссон бол би сүулдэн зогсно. Би эхлэл бас төгсгөл. Нөгөө грек хэл дээр бид энийг альфа ба омега гэж хэлж байгаа шүү. Тэгэхээр Есүсийн дагалдагч Иохан бол хайрын талаар хамгийн их харж ойлгоод хамгийн их битсэн. Иохан 5 ном битсэн те бид нар мэдж байгаа. Иохан ном байна. За тэгээ Иохны 3 загтал байна. За тэгээ дараад нь илчлэлт ном байна. За бурхан яагаад эдгээр номуудыг Иохноор дамжуулан хэлж бичүүлсэн болоо гэж. Бид өнөөдөр янз бүрийн агуу үйлчлэл, агуу хувь тавилангуудыг хүлээж авч болох боловч эзэн яг танаар дамжуулаад юу хийхийг хүссэн бэ гэдгийг ойлгож мэдэж эзний хайрлах сэтгэл болон эзний хайрлахыг хүсэж байгаа хүмүүсийг хайрлах сэтгэл байхгүй бид ямар ч авьяас бэлэгтэй байсан. Энэ сайн зүйл бол биш үү. Тиймээс миний хувьд ингээд Иохны талаар ингээд бодож байхдаа сэтгэл маш их өвдөхгүй. Аханч Яков чүхэл, Петр чүхэл те. Тэгэл ингээл энтэнд хүмүүс ингээл бүгдөө эзний төлөө төрүүлээд ингээд явцгаас учраас түүний зүрх сэтгэл маш их өвдөөд те. Нэг нь өөрөөс нь илүү би тэрний оронд явж болох байсан шүү дээ. Тэр чинь надаас илүү үйлчилдэг шүү дээ. Би бол нэг хайрын тухай ярьдаг бол тэд нар тунхаглах тухай ярьдаг, эдгэх тухай ярьдаг, те зохион байгуулагдах тухай ярьдаг. Тэд нар сайн мэдээ түгээгч илгээлтийн эддэг бэлддэг. Тэд нар бол гайхалтай хүмүүс байсан, те. Би тэдний хин нэгнийх нь өмнөд яг явсан ч болоосаа тэгсэн бол тэгээд тэд нар миний насыг наслсан ч болоосаа тэгсэн бол илүү их зүйлийг хийх байсан да гэж Иохны оронд байсан бол жишээ нь би бодох байсан бахтай гэж бол яг ингээд Библи судлыг ихтэй бодсон байхгүй. Гэтэл Иоханд Есүс хайрын тухай заасан бол хин нэгнийг үдэж өгдөг хүн хайрладаг байх нь маш их чухал байдаг шин. Тэ? Дэлхийгээс хин нэгэн хүн явах болсон чинь хинч хайрладаггүй байвал хэцүү. Тэгвэл дэлхийгээс хин нэгэн хүн явах үед түүнийг хайрладаг хүмүүс түүнийг үдэж, түүнийг хайрладаг хүмүүс түүнийг дурсаж, түүний юу хийснийг нь түүнийг хайрладаг байсан хүмүүс бусдад дамжуулан хэлж, тэр яагаад энэ бүхнийг хийж, энэ бүхний төлөө амиа өгж байгааг нь бусдад тайлбарлаж чаддаг, түүнийг хайрладаг, түгээр бахархдаг хүмүүс энэ дэлхий дээр үлдэж байгаа бол энэ маш чухал зүйл байна. Тиймээс Есүс дагалдагчдынхаа дотроос хамгийн сүүлд Иохныг авч үлдэж хаад илчлэлт номыг хэлж өгсөн юм болоо гэж бодсон. Яг л Есүс би хожим эрэхтэй ийм итгэлийг харах болов гэж нэг удаа уулга алдсан байд. Тэгэхээр бид нэг зүйлийг ойлгож авах хэрэгтэй болоод байна. Та Есүсийг хайрлаж хүлээдэг үү? За одоо ирэхгүй юм шиг байна да гэж бодох хэрэгтэй байсан баг цорын ганц хүн нь магадгүй Иохан байсан баха. Гэтэл Иохан хүлээж чадаад зогсохгүй. Иохан хүмүүсийн бодлоор бол за одоо бүр болоо штэ одоо энээс илүү хэрэглэгдэн энээс илүү зовлон үзнэ гэж юу ах вэ? Хамгийн хайрладаг хүмүүсээ төрүүлж өгөхийг харахаас илүү зовлон гэж юу ах вэ те? Бүх ах дүүс нь нас усныг дарааж гисэн ганцаараа арал дээр үлчээж бас хойштоо яах гэдэг нь мэддэхгүй амьдрын тэрнээс илүү зовлон гэж юу ах вэ гэж бодож байна. Харин ч бүр Иохны хувьд тэр 5 битсэн номных нь хамгийн чухал ном болох бүр одоо ч үйл явдал нь дуусаагүй илчлэлт номыг Батмар дээр багтаа эснээс хүлээж авсан байна. Та амьдралдаа олон зүйлийг эхлүүлсэн баха. Тэр сайнаарч муугаарч дууссан. Бурхан оролцсон байдаг гэдэгт итгээрэй. Би ихэн ба эцэс гэдэг энэ үг нь би эхлүүлснээр дуусгадаг гэж олон удаа тунхагласан Яава Бурханы мөн чанарыг илэрхийлж байгаа гэдгийг бид санаж явах хэрэгтэй. Тиймээс бидний амьдралд эхлүүлсэн олон зүйл байх тусмаа сайн шүү. Яг бол төгсгөлн дээр нь Бурхан байх учраас. Иохан Патмар дээр насаараагүй гэж зарим хүмүүс үздэг юм байлээ. Яг л эшлэл номыг тэгээ хин ирж тараасан байх. Тэ? Тэр арал дээр энэ гайхалтай үзэгдлүүдийг үдчихэд тэгээ тэндээ өгцөн бол энэ бүхнийг бид өнөөдөр уншаад энэ өглөө эзнийг илүү их хайрлаад эзнээр илүү их бахархаад түүнд алдрыг өргөөр суухгүй байхсан. Иохны нэг гайхалтай үг байгаа. Та нар түүнийг хараагүй боловч хайрладаг. Тиймээс бид амьдралын хувьд хангалттай гэж өөрсдийгөө бодох яг тэр үедээ эхэлж ич магадгүй. Бурхан эцэс төгсгөлийг хийх хүртэл бид түүний эхлүүлсэн амьдралын цаг хугацаанд чадах бүхнээ хийсээр байх ёстой. Учир нь Бурхан өөрөө л төгсгөлийг авчрах нь
хамгийн зөв төгсгөл байх болно. Бас Бурхантай хамт эхлүүлсэн байх нь хамгийн зөв эхлэл байх болно. Тиймээс итгэгч ах дүүс минь өнөөдөр амьдралдаа туулж байгаа олон зүйлүүдээр та нар бүү. Эзэн та нартай хамт байгаа. Та нар бүү. Эзэн бол эхлэл ба төгсгөл. Эзэн биднийг ихийн хөвлөд байхаас өсөн боорол хүртэл өөрөө үүрж авч явна гэж бол хэлсэн. Эзэн өөрөө бидний амьдралыг эхлүүлж бидний амьдралыг дуусгадаг. Бид өнөөдөр хин нэгэн биднийг одоо юу гэдгийг бидний амьдралыг зогсоосон авсан учраас өгсөн гэж заримдаа бодож байгаа. Тэр үйлдэл дээр нь байсан байж болов. Гэхдээ бидний амнаас бүргэлж эзнээс хамаарч байдаг гэдгийг санаад өнөөдөр эхлэл ба эхэн болсон, альфа ба омега болсон эхлүүлсээр дуусгадаг эзний дотор түүний хүү Есүс Христийн тусаар уучлагдсан гэдэгтээ оронтой зоригтой хүчтэй байхыг ах дүүс нь бид нар нь та бүхнийгээ урамшуулан ятгах байна. Амен. Энэ цагт эзний өмнө эртхэй түнд алдар магтаалыг өргөе. Надад бүхнийг өгсөн Найдвар хүч чадал дунд оршигч та намайг шинжлээ өөрчилсөн Сэтгэл зүрхийг зоригжуулагч та бат цэц болсон Үнний замаар намайг өдөрдөж таныг би магтан хүндлэнэ Таныг би магтан хүндлэнэ Та болсон миний амрагч хизээ 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 хүчээсэн та надад бүхнийг өгсөн найдвар хүч чадал дунд оршигч та намайг шинжлээ өөрчилсөн Сэтгэл зүрхийг зоригжуулагч та Миний бат цэц болсон Үнний замаар намайг өдөрдөж Таныг би магтан хүндлэнэ Таныг би магтан хүндлэнэ Та болсон миний аврагч хизээ 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 Таныг магтъя өдөр бүр Таныг хүндли мөнх Таныг магтъя
таныг магтъя өдөр бүр таныг хүндлэм мөнх таныг магтъя өдөр бүр таныг хүндлэм мөнх та бол сайн миний аврагч хизээ та бол сайн миний аврагч хизээ та бол сайн миний аврагч хизээ та бол сайн миний аврагч хизээ. Амен. Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Илчлэл номын 1-р бүлгийн 17 дугаар ишлэлийг судаллаа. Би түүнийг хармагц хөлтөн үхсэн мэт унлаа. Баруун мотраа над дээр тэр тавиад бүү ихэн ба эцэн би. Бурхан хүн төрлөختөнд хандан бүү гэж мэдчилж байна. Тэр энд хэлэхдээ хамгийн түрүүнд би бол ихэн ба эцэн. Амен. Энэ түүний бурханлаг чанарыг хэлж байна. Тэр үн мөнхөөс ирсэн үн мөнх рүү явж байна. Дууллыг бичих хэлэхдээ түүний тухайд уулс бий болохоос ч өмнө таныг дэлхий ба ертөнцийг төрүүлэхээс ч өмнө үрдээс үрд мөнх хүртэл та бурхан гэж дуулал номын 92 дээр шүлгэлсэн байдаг. Үрд мөнх гэдэг нь өнгөрсөн цаг үедх нүдэнд зүйл харагдах тэр цэгээс ирээдүйн хязгааргүй цэг хүртэл тэр бол бурхан гэдгийг хэлж байгаа юм. Тэр бол ихэн түүний өмнө хинч байгаагүй. Тэр бол эцэс. Учир нь түүнтэй адил хинч үгүй лээ. Бурхан эцэс төгсгөлийг хийх хүртэл бид түүний ихлүүлсэн амьдралын цаг хугацаанд чадах бүхнээ хийсээр байх ёстой. Үгийн цагаар пастор маань санууллаа. Тэгэхээр бүү гэдэг үгийг өнөөдөр эзэн танд хэлж байна. Тэр таны амьдралд ихлүүлсэн тэр ажлаа заавал дуусгах болно. Энэ цагт эзний өмнө хамтдаа ирцгээе. Залбирах цагийг гаргацгаая. Орчлон ертөнцийг бүтээсэн эзэн минь. Энэ цаг мөчнөөр би таны өмнө ирж байна. Бид маш их олон үргэлжилж байгаа зүйлийн дунд, эхлүүлсэн дуусгах ёстой зүйлийн дунд, дуусаж өгөхгүй байгаа зүйлүүдийн дунд амьдарч байна. Та биднийг өршөөж, та бидэнд сэтгэлийн тэнхээр та хүч чадлыг өгөөч. Энэ бүхний дармийнхын ард хэрхэн гарах мэрэгэн ухааныг өгөөч гэж таасгууж байна. Зармиг нь орхих байдлаар дуусгах ёстой бол хизээвэ гэдгийг та бас хэлж өгөөч гэж таасгууж байна. Таныг орхих гэж хэлэх хүртэл бид юу ч дуусгамааргүй. Таныг эхлүүл гэж хэлэх хүртэл бид өөрсдөө яарч янз бүрийн зүйлүүдийг бас эхлүүлмээргүй. Эхэн баяц болсон эзэм энэ амьдралын юм. Энэ богинохон өдрүүдэд таны эхлүүлж дуусгасан зүйл бидний амьдралд байгаа бол та биднийг энэ амьдралд утга учиртай амьдруулж ашигласанд баярлалаа гэж талархлыг өргөхийг хүсэж байна. Тэгэхээр бид эхлүүлээд үр хөвгүүд мөн авч явах ёстой зүйл байгаа бол тэр бүхнийг үнэхээр сайн эхлүүл сайн бэлтгэхэд та тусалж өгөөч. Бидний үедэр дуусгах зүйл байгаа бол бид энэ төгсгөлийг тантай хамт маш сайн хийхэд туслаач. Эхэн байц эзэн танд итгэж танд найдан танд талархал магтаалыг өргөн бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамтайсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай. Маргааш эргээд энэ цагтаа олцгаая. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.